За үндсэн чиглэлтэй холбоотойгоор бид нэр бас өнгөрсөн 7 хоногт үндсэн чиглэлийг батлахдаа яг гол хуульд нийцүүлж, хуулийн шаардлага хангасан, за төсөв санхүүжилтийн их үүсвэрүүд нь тодорхойлогдсон, техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн энэ төслүүдийг бол дэмжиж, за ингээд тодорхой хуулийн шаардлага хангаагүй ч гэдэг юм уу, энэ хөрөнгө оруулалтын асуудалд бол хасаад ингээд явсан байгаа. За цаашдаа гэхдээ бид нэр үндсэн чиглэлийг аль болох илүү уян хатан байдлаар за тодорхой засгийн газраас түн шинжилгээ хийгээд эрэм шаардлагаа хангаж байгаа энэ төслүүдийг бол тухай бүр одоо шийдвэрлүүлж байх энэ зохицуултыг бас 5 дугаар залтан дээр бол оруулж ирж байгаа. Тэгэхээр бол цаашдаа энэ үндсэн чиглэлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дээр нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг засгийн газар өөрөө шийдвэрлээд ингээд явахаар бол зохицуултууд хийж гисэн. За мөн дээрээс нь ер нь бид бүхний хувьд бас нэг энэ хөрөнгө оруулалтуудыг хийхдээ тодорхой эрэм дараатай байх ёстой. Тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг бас бодитоор мэдэрдэг байх ёстой. Бодлогынхон тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулж зарчмынх нь хүрээл эренбилж оруулж ирдэг байх ёстой гэсэн энэ зарчмуудыг бол бас мөрдлөг болгосон. За энийгээ ч гэсэн тогтоол дээр бас оруулж өгөөд зөвхөн 5 жилийн төлөвлөгөөч биш, ер нь цаашдаа жил бүрийн одоо төсөв улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөн дээр ч гэсэн энийг анхаарч байх ёстой гэсэн зохицуултыг бол бас суульчилж одоо 5 дахь заалтууд болгож ингэж оруулж өгсөн байгаа. За энэ маань өөрөө бас нэг талдаа ер нь бид нар бодитоор одоо эрх ашигын ирэмбэр асуудалд хандаж бодит нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийж асуудлаа шийддэг байх энэ шаардлагыг л бас том зургаар бол тавьж байгаа. Мэдээж одоо юу гэдгийг улс орны эдийн засгийн хөгжил хэрэгтэй тухайн ирэмбийн хүрээнд нэг шийдэгдэх ёстой. Онцгой одоо юу гэдгийг ач холбогдолтой төслүүдийг бид нар энэ төрхөнд шийдэх ёстой. Тэгэхгүйгээр одоо юу гэдгийг тодорхой ач холбогдол багтай эдийн засгийн үргөөж багтай асуудлуудыг нэн тэргуунд оруулж ирж эрэм дараалгүйгээр явуулж байгаа зарчимгүй асуудал мал бид бүхний хамгийн том асуудал болоод байгаа. Тэгэхээр энийг бол цаашдаа анхаарч бол ингэж шийдэж эдийн засгийнхаа нөөц боломж олцсондоо тулгуурлаж шийдэх бай гэдэг энэ зохицуултуудыг одоо энэ тогтоолын залтан дээр бол оруулж өгсөн байгаа.